бүхэн чангарна амраа чиний хандун аймсаа аллах дөхний топтол бүхэн дэжгодно Чимэн тэнгэрээсаяасан цодомо Чимэн альчир хайринара Эхо 도찌우찌리 대호 tingin jaraya Heri tonuha hongo tosan duretne Ozduk duhne dokşa bukhın şingine Çimen astınani tatran Çimen emrih husin karaten Eho uççı Eho tingin jaraya Ne yadırsın? Hayırlı hamur mu? Jaharahi kashomzam okhara nasni osab buchen khosdama saran chini saykhnu Sana сэтгэлийн давуулгаа бүхэнд тормоолзно. 2 цаг болж. Хоёулын хэсгээд явах уу? Танад багам чин байгаа биз? Багам надад элдв хаяад намайг оролдох гээд байв. Айгуу олон хэрүүл бол. Би очихгүй. Тэрийн гэлэгч байгаа тэр мэдсэн юм чинь. Арайч найзахаа бүсгөөг. Ах яаж мэдэх? Тэрнээс би айдаг. Тэр өнөөдөр Эрдэнэт ботсон ч байж магадгүй. Ер нь байгмас чи хэдий болтол айх юм бэ? Тийм биз? Thank you.
Яаж юм? Миний толгой өвдөд байна. Дотор мөх оргиж. Оо чи тийм амсах төдийхөө архинд ингэтлээ зоох гэж юу? Хөш. Чи санда чи битэрийн хажуугийн ширээнд сууж байсан. Хоёр охин яаж уучлаа? Тэд чинь сурсан ус. Би ямар урд нууж исэн биш. Одоо аюулаа борцтой бантаа ичдээд өдөрчөнгөө унтнаа. Чи хөгжим чагнаас сууж. Сүндэрья! Өнөө боогомч нь халуун зунаар шууд атаа махалж ирсэн юм биш үсттэй? Энэ мах шиг л байна да. Яасан бэ? Юусан? Тэнд хөөрөн шүү дээ.
Юу гинэ? Сэргэлт. Юу яриад байгаа юм бэ чи? Тэд үргэлжлээ. Юу яриад байгаа юм бэ? Үргэлжлээ. Үргэлжлээ. Тэсрэ. Ховцсон боогных мөн гэж наталж байна. Харин дотор ховцсон мөн эсхий сайн мэдэхгүй байна. Боогнэр нь Эрдэнтээс яах гэж ирсэн юм? Сартугаар сарын 14-нд 12 цагт манад ирсэн. Хүнтэй уулзч мөнгө авна гэсэн. Хаан хинтэй уулзгаа тодорхой яриаг. Хэрэв уулзч ямчихгүй бол манад удмаар юм ирсэн. Чигээрээс хэдэн цагт гарсан? Богн чамаас хэзээ ирэх гэж асуусан уу? Би өдөр 14 цагт явсан. Тэгээд Богн надаас хэзээ ирэх гэж асуусан. Би болцоотой мөнгө ирэхгүй гэж хэлээд нэг төлхөөрөө Богнд өгөөд явсан. Хэрвээ явбал баруун байл тавиараа гэсэн. Богн төлхөөрийг чинь тавьж юу? Богн төлхөөрийг чинь тавьж юу? Итгэхгүй. Би асууж амжаагүй байна. Та хоёр хэд хэд уулзаж хаана байсан? Бид хоёр 18 цагийн алдад манай байрны гадаа уулзцаас. Тэгээд ард кино театрт кино үзээд дараа нь шөнийн баранд суугаад өглөөрсөн. Богны биеинд ямар нэгэн мэнг сорив тэмдэг бий юу? Ер нь өндөр намаараа ямар шохон хүн байна? Надаас нэлээд өндөр. Харин биеинд нь 9 сорив тэмдэг байхгүй. Харин эндээ нэг мөнгөтэй. Хотод ямар хүмүүстэй уулздаг юм? Манай Балбар гэж залуутай ирсэн. За өөр хүнийг би мэдэхгүй юм аа. Балбарын хэрэг мэдэх үү? Мэдэхгүй. Хаана ажилтгийг? Мэдэхгүй. Хэрсний үлдэр засварч гисэн. Дөржөө. Чи хажуу л эсгэрч дуудаад. Мэдлээ. Эрдэнтээс өөр газар явахгүй юм байгаа үстэй. Мэдэхгүй. Ажил хэргийн байдлаас л бол.
Аваа. Оо минийхөө. Би тантай хамт явъя. Болохгүй минийхөө. Аав нь хүүгэн суулд машин суулгаад авчихваа. Одоо минийхөө аавтайгаа явахаар ядран штэ. Тийм биз дээ. Аваа. Та намайг худлаа хэлээд авч явдгүй штэ. Минийхөө. Аав нь хүүгэн суулд машин суулгаад аваад явсан заа юу. Одоо минийхөө аавтайгаа явахаар ядран штэ. Би ядрахгүй. Би мундаг цагдамж алхаад авчихна. Алуу минийхөө мундаг цагтаа болоодох. Оо заа. Минийхөө. Аав нь хөөдөө хөдөнөөс эрэхтэй чихэр авчирч өгнө. Зөндөг. Зөндөг чихэр чи минийхөө үнтэй олсон шигтэй. Тэгвэл 5 чихэр. За. Аав нь хөөдөө тэгвэл 5 чихэр авчирч өгнө заа юу. Байна. Юу нэ? Тэгэд яаж вэ? Агч нь Эрдэнэ хот руу яаралтай явах гээд байна. Ноцтой ирэх гарсан баха. Ганталга Норжи яриг гинэ. Ээж юм бэгэн томуудлаа гин. Юу? Алуу ярьж. Бай. Яадаг нэ? Өглөө орног очиход гайгүй нэгсэн биш үү? За. Би одоо хочлоо. Ээж юм бэгэн томуудж байхад чи явах хэрэг байна л да. Бодвол яасан? Болохгүй орно. Энэ настай хэргийн талаар дарих хоёхгүй бол цаг алдан. Би ээжтэй ч гэсэн очиулцъя. Дараа настай ч уулзах юм. Баяртай минийхөө. Ганталга намайг хүлээж хоёулаа хамт явъя. Би одоохон. Алуу. Минийхөө. Дүүгээсээ харж байгаарай. 2 цаг болоод цай хоолын өгөөрэй заа юу. Байгам гэрээсээ явахдаа хэнтэй уулзах хаана очихаа та нарт хэлээгүй юу? Үгүй. Байгам ер нь бидэнд юу ч хэлдэг вэ? Нилээн дураараа хүн шүү дээ. Айта. Хэлээд яах. Их дураараа. Хөөрхий ганц өргөмөл юм гээд дэндүү их танк өсгцэн л дөө. Одоо тэрнийхээ лайг үүрч байгаа болов. Бидэнд тус болж байгаа юм байхгүй. Харин орон шоронд орж их хэл зовоож. Гэрээсээ явахдаа хэдний өдөр ямар шуухан хувцастай явсан? Явсаар заавэд 5 хонж байна уу да? 13-нд явсан байх нэ. Джинс билүү хөхөмдтэй. Шарэрэн цамцтай. Саарл хөрөмтэй. Ямар гуталтай байсан? Заавэд юу вилээ? Нэг муу хаа бачингтэй байсан байхаа. За, тийм байхаа. Хотод танай төрөл садангийн хүмүүс байдаг уу? Хотод манай ах дүү нар байхгүй. Цөм хөдөө. Хотоос Богмын найзнар гэж ирж байсан уу? Хэдэн залуус ирдэг л юм.
Балбар, Лута. За өөр бусдын мэдэхгүй юм аа. Би түрүү хэлсэн. Танай хөө хэрэг тарьж хаад бид ингэж юм бишээ. Өөр зүйл тодруулах гэсэн юм. Та хоёр уучлаарай. Харин энэ зураг надад өгчихгүй юу? Тэгээд. За баярлалаа. Би ч одоо муу юм бодох юм та. Нэг ажилд оруулж энэ боёгмод хөгшин бид хоёр сэтгэлийн өвчтэй болж байгаа уулаас. За. Бид бодъё. Баяртай. За баяртай. Эддэх хүмүүнд тэрнийг л нэг ажилтай болгож өгч үзээрэй. За, дээсээ гарч Тэсрэнгийн дэрсэн хугацаа 2 гэрчийн мэдүүлгээр тохирч байгаа. Багны өмсөж явсан ховц нь үхтлийн ховц мөн болох нь нотлогдсон. Тэгэхээр үхтэл бол багн мөн гэж үзэж болох тал байна. Угаалга өрөөний хананд усарсан 5 мм голцтой цосны жижиг дусал үхтлийн цосны бүлэгтээ тохирохгүй байна. Харин босод олдсон цосны бүлгүүд нь тохирч байна. Тэгэхээр тохирохгүй байгаа цосны жижиг дусал алуурч итгэдэх мөн гэж үзэж болох талтай байна. Мань тооны 50-оор гадаа хаалганы вариулаас олдсон хурууных үхтлийг биш. Өөр хүнийх байгаа учраас бид тэрнийг алуурч итгэдэх мөн гэж үзэж болох тал гарч байна. Ер нь хэргийг маш нарийн урьдчилан төлөвлөж гэрчлэх баримтуудыг үгүй хийснийг бодоход тун хашир хүн байх нь гарцаагүй. Хохирогч баг мань урдман танхаа эргээр шийтгэдэж 5 жилийн ял авч ирсэн байна. Багны найзуудыг олж судалж байгаа юу? Судалж байгаа. Хамгийн сэжигтэй хүн бол Балбар байна. Багмыг алуулах үед ажлаасаа чөлөө авч Ирэнэс ирсэн найз цогтой вон 16 цагт угтаж яваад хамтдаа арх ууж цогтоод 22 цагт сэрэхэд гудамжинд дундж байсан гэж мэдүүлэг өгсөн байна. Балбар Багнтай шоронд байхдаа танилцсан. Одоо тэр хоёр хаяа уулзаж аяг тагшим хувааж уудгаа гэж мэдүүлэг өгсөн байна. Ийм болохоор Балбарыг барьж хориод байцаалт явуулах нь зүйтэй гэдэг санал надад байна. Хорхыг яах хэрэггүй. Хамгийн гол нь Эдмөрийн баталгаатай баримт олох нь чухал. Ахмад мөрөн юу гэж бодож байна? Суугаад ир. Бидний гол эргэлдэж байгаа зүйл бол Балбарын гарын хэ хэргийн газраас илрүүлсэн хурууны хэнүүдтэй тохирохгүй байгаа учраас Балбарыг яг мөнгөж тогтоож болохгүй байгаа юм л да. Багмыг судалж найз нарын шалгаж байгаа. Алуурчин хэмбэ гэдэг онцлогыг хурдан тайлах нь чухал. Материал бэлэн. За. Тэгвэл оруулаад ир. Үхтэл Багн мөнгө гэдэг таамс итгэж байна уу? Нэг зүйл дээр эргэлзээ төрөөд байгаа юм аа. Багн гэрээсээ явахдаа шар ярийн цамцтай явсан гэсэн. Гэтэл үхтлийн цамц цагаан. Бид хэргийн газраас цамцны шарав төрөнгийн товч олсон. Гэтэл үхтлийн цамцны товч бүрэн байгаа юм да. Харин Балбар шар ярийн цамцтай гэсэн. Балбарын тухай ган тулга ямар дүгнэлттэй байна? Хэрэг Балбар энерги хийсэн бол яавч өөрийгөө барьж өгөхийг бодохгүй учраас надад шар ярийн цамц вэ гэж хэлмээргүй юм. Бас Багнтай шаран хамт байсан гэж шууд хүлээгээд байгаа. Байцаалтын үед зүсцээрээ сэтгэл зүйд нь огт сэжиг ажиглагдахгүй байгаа нь сонирхолтой байна.
Харин өөрийнхөө хэргийг нууж чулуу хөөлгөд бидний төөрүүлэх гэсэн байж ч болох юм. Бүх хэргийг сайн шалгаж үз. Танай нөхөр бүдэ 6 дугаар сарын 14-нд хаан хэнтэй уулзна гэд хэдэн цагт явсан. 14 цагийн орчим ажил дээр яаралтай хэрэг гарлаа гэж гараад явсан. Тэгэд Бид хоёр хүний ургамд хэрэлдэж маргалдаж үзээгүй. Бүдэ маань надтай 6 жил ханилж 2 хүүхдээ эцэг болохдоо нэг ч удаа гадуурхамж үзээгүй. Бид хоёр ам зөрчиж байгаагүй. ах дүүнээс нь асуусан. Ах дүү танил талуудаас нь зөндөл сургаллаа мэдхэн ганц чаалга. Тэр хүн адууснаас цаашгүй боллоо. Тийм утгаар ярьсан бол. Мэдхгүй. Тэр хүн автахгүй штэ. Мэдхгүй. Таны үтсэн тэр хөлтөл биш үү? Ямар хөтөл? Бишээ биш. Би танд бишээ гэж хэлээд байштай тэр чинь шал өөр хувцастай байсан. Атглаад хөөрөн ч гэсэн. Олоод харчихсан. Таны үтсэн хөлтөл бүдээр ирэх биш үү? Бишээ биш. Биш. Уушлаарай. Тэгэхээр та Байгам гэж хүнийг таних уу? Хэн? Байгам. Танихгүй. Яста мэдэхгүй юм байна. Сонсоочгүй юм байна. Бай. Ээж минь хамгийн сүүлд чамайг л асууад байсан. Ажил гэж гүйсээр бод. Ээжийг ганц удаа ч гэсэн баярлуулж чадсангүй дээ. Хүнч тэгээд өнгөрсөн ханлаа мамрах. Хүшээ, Цэсэр яас их уддаг юм бэ? Цаг арай болоогүй юм. Цаадах чи ирнэ. Хоёулаа жахан хүлээ. Гадаад паспортын зураг ямар үнэтэй? 200 төгрөг. Саяын залууг би хаана харлаа? Танд юм шиг санагдах юм. Чи бас тэгээс өөр залуу сонирхдаг болоо яа? Үгүй.
ийм сайхан хүүхэн намайг юунд ширтээ? Танилцмаар байна уу? Аа. Оо. Ийм ичим хэвээсэн юм уу? Хөшөө. Энд чинь нөгөө Богинтой ямар адилхан дуутай юм бэ? За, чамайг танихгүй л шүү дээ. Сэтгэлээр харин чамайг ингэж байвал цэгийг товлно шүү. За, намайг хүлээв. Эмэгтэй хүнийг ингэж их хүлээдэг бол нүгэл олдог гэдгийг анхааралтай аваарай. Чамитлээ. За, зураг авахцгаая. Зорцгоё. Хөөе, цэгийг. Яс. Саяын залуугийн дуу. Богиныхтай их адилхан байсан. Бурхан минь ээ. Өө тэгээд алуулсан хүн амьд явна уу? Богин чанд мөөгүй байсан болохоор дуун сэтгэлд чинь хоногш штэ. Үгүй. Ойртоод ирсэн чинь нүдний яг мөн байлээ. Мөндөө мөн. Би бүр яг таньж байна. Чи царайг санаж байгаа зү? Үгүй. Ус сахал царай шал өөр л дөө. Хачи юм та. Богин одоо хизээ сахалтай байл. Тэр нь сахад уургахчгүй. За, тэмээ бодлоор яах юм бэ? Зураг авах уу? За яа. За энэ бол 1985 онд Богиныг шийтгэгдсэн хавцад хэрэгээс нь авсан хорооных нь хэ. Цэсүрэнгийн гэрийн гадна бариулаас авсан хорооны хэ. Богины хорооны хэтэй тохирч байгаа юм. Харин энэ үхтлийн хорооны хэ Богины хорооны хэтэй тохирохгүй байгаа учраас үхтэл Богин биш өөр хүн болох нь нотлогдож байгаа. Богин алуурч этгээдэд хаалга онгоолгож өгөхдөө юм уу? Эсвэл хаахтай хээ үлдээсэн байж болно шүү дээ. Миний бодоход алуурч этгээд л хамгийн сүүлд хаалгыг хааж цоожилсан байх учиртай. Тэр бариулаас барилгүй бэлэтийн гараар самбарт хөрч хаалгыг хаасан байвал яах вэ? Би доршиж үзье. Хаалгыг заавал татаж цоожил. Хамгийн сонин нь Богин хувийн хэрэгт үлдээсэн хорооных яагаад өгтлийн хорооны хайнаас төрж байна? Хэрэг Богин цогцсон мөн бол таарах учиртай. Тийм биз дээ. Тэр нь ч тийм л дээ. Надад ер нь Богин амьд яваал юм шиг бодогдоод байгаа юм да. Ерөөсөө бүдээгийн талаар сайн судалгаа хийх хэрэгтэй болоод байна. Харин Энэ материал шинжилгээгээр машины судлалын бүрээстэй ижил болох нь батлагч байна. За сайн байна. Харьцуулсан зураг нь энэ л дээ. Тийм байна. Өөр шинэ материал юу вэ? Бид үхтлийн хувцснаас цуснд наалцсан 5 ширхэг үсэлэрүүлсэн. Үсний өнгө нь хүрнэ. Харин Богины үсний өнгийг хар гэж хэргийн материал бичсэн байгаа үсттэй. Сарангийн мэдүүлгээр бол бүдээгийн ус хар биш. Хүрэн бургасан шүү. Ер нь бүдээгийн талаар судалгаа хиймээр байна. Ахмадаа энэ давааны үс хэргийг илрүүлж өглөө. Шинжлэхэд машины суудлын бүрээстэй яг тохироод байгаа юм. Тохирч байна уу? Тохирч байна. Ашгүй дээ. За баярлалаа. Аяна дар саваад ирэж. За. Чөдө болооч дээ. Гээгүй би уухгүй. Чээр ихтэрч байгаа юм биш үү? Хөөш! Та хоёр барьсан загасчгүй, замгчгүй болвоо. Хөөш! Аавыг байцаагчаар харуу таргандаа. За, очиж байцаагчаар биднийг харав гэжтэй. Хаанчиг чи юу донгосоод байгаа юм бэ? Монголын багтж чадаад харгууч идвэ. Тийм
заяа хайсан гэж хаавах үү? Алин шидэт. Чи тэрийг дуудаад байна штэ. Явъя. За. Шидэт хэлдэ. Хоёлаа загас барил та төхөө. Нэг үнсэт. Яа. Чукаман шаарсан загас догдсон гэж их л нэрэж байна да. Дэлэн үсэр гэж баяг өөртөө татах гэж байгаа нь тэр. Хүй. Чи тэрийг нэг гайдах юм дээ яана. Хүй. Тэрийг хараач. Энд чи өтөж тань болохоо өнгөрөх нь болтой. Ер нь ахин болов латах. Үе чи ямар их ууд юм бэ? Чи яаж наатахнаас нөхчлөө. Ухаангөө согтчиход хий дими тэрээд байвал яах юм бэ? Хош наатах чинь оол олон мэнийг чангадаг байхгүй юу? Хүш яна энэ нэг юм тэгчлээ. Чи та. Баячита. Нөхтөө. Нааширта энийг хараа би оллоо. Наашира. Танаас би аттай хүн гэж хэлээгүй лөө. Нэр аттай юм аач. Юу яа наад? Юу юм бэ? Анча чи нааширта. Оточоо Аттай гүгэч. Амсын босныг утгад нэлээд хэрэгтэй юм байгаа хаа. Хөдөөний хүн цагаад авчиад гिचгсэн болов? Магадгүй. Тэгвэл ба. Харав дотн чөөж магадгүй. Энийг өштэй. Асинхүү буцаагаад хайж болохгүй. Сэргэлэхэд яг байгаа сэргэлгүй. Яаж болох юм бэ? Яв энийг өштэй. Баяа энийг чи оожтой байгаа хайж баяа. Чи тавьлаа. Нүгэн дөртөө. Энийг баяа явъя. Хайж яваад өгөлтөө баяа. Чи тавьлаа. Явъя. Тэгээд чи яг хэвээр нь орхих хэрэгтэй. Тэгвэл чи бид хоёр хэрэг толбогдох гээд байна шүү дээ. Чи зүгээр суугаад өгөөч. За жоо нүдээр. Чи тэгээ Хүнийг авдаг байна. Амин. Айдах хэрэггүй. Би танд ордон учрын хөдлөгийг ойлгуулсан шүү дээ. За, тавшир. Энэ бүтэгийн хувцс мөн үү? Биш. Цамцсан биш байж болно л да. Харин өмд хөрвөн биш вэ гэж юу? Биш. Та нар хандурсан байна. Таанчтай би хувцсыг танилгүй яах вэ? За тийм байх гэж. Тэгвэл танаашра. Та айдчих хэрэггүй. Энэ голоос олдсон толгой. Битгий самтар. Энэ биш ээ, бүтээ биш. Та нар яах гэж надад таажигнаад байгаа юм бэ? Голоос олдсон толгой нь үхтлийн их үедээ тохирч нэг хүнийх болох нь батлагдсан байна. Түүнээс гадна цусны бүлгүүд нь хоорондоо тохирч байгаа. Мөн түүнчлэн хэрэг үйлдэлийн газараас авсан 3 нэхэн
Боогмын 1985 онд шийтгэгдсэн хавц тэрэгт авч үлдсэн 3 хектар тохирж байгаа зэрэгээс үзэхэд үхтэл боогмынх биш. Харин боогм хүн алаад өөрийнхөө хувцсыг өмсгөж уулмөрөө баллаж байгаа гэдэг нь тодорхой байна. Бас гадна уснаас олдсон цамцны товчтой ижил байгаа нь боогмыг улам тодруулах баттай баталгаа болж байна. За бид алуурчныг тогтоол. Тэгвэл амиа алдсан хүн хэн байж таарах вэ? Энэ талаар ямар дүгнэлттэй байна? Бүдэг алуулсан болов уу гэдэг талаар бид хэд хэдэн дүгнэлт хийж байгаа. Нэгдүгээрт бүдэг ихнэр сарангийн мэдүүлгээр бид хоёр хэрэлдэж маргалдаггүй гэсэн боловч айл шагалцыг нь хүмүүс мэдүүлэхдээ үргэж хэрэлдэж зодоонуудын хийдэг гэж мэдүүлсэн. Хоёрдугаарт уснаас олдсон толгой үхтлийн биетэй тохирч байгаа. Толгойн галбир болон ясны өвгчлөлт бусад шинжээрээ бүдэг настай төстэй. Гуравдугаарт толгойн ус үхтлийн хувцсанд наалдсан ус хоёр тохирч байгаа зэрэгээс үзэхэд бид бүдэг алуулсан болов гэд таамаглах бүрэн нотлох өгч байна. Харин бидний төөрөгдүүлж байгаа нэг хүн бол сарангийн мэдүүлэг. Энд саран боогм хоёр далдуур нэгэн холбоотой байж болох байна. Тэгэхээр бид нэгдүгээрт бүдээ яг мөн үү биш үү гэдгийг гацааг батлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт боогм яагаад бүдээг алах болов гэдэг шалтгааныг тодруулъя. За миний охин хоол цагаа хийгээрэй. За. Бид хоёрыг чинд нь очиод юу л удаа. За хурдалж үз. Явх болохоор л боон захиас болох юм. Хаалга үүдээ төгч. За. Та хоёр удахгүй байгаа үсттэй. Хурдан ирээрээ. Заяа. Танай шалгалт хэзээ дуусах вэ? 20-нд мэргэжлийн шалгалтаа өгөөд л нутаг батсан да. Танай мэргэжил гэхээр энэ зурсан зургаал үзүүлнэ үсттэй. Тийм л дээ. Тэгтээ хэцүү. За. Найз нэг усанд ороодох юм. Байрны ядуу оюутан зах зээлийн үед хинэлт гаргаж байна штэ. Чи өөрөө нэрлэхэд ирдгүү штэ. Иржээ л та. Хүшээ. Цэсэр яасан бэ? Цэсэр яах вэ? Үе сэргийлэхэд дуудагдаад л байцаагддаг болсон штэ. Тэгээ та хоёр чинь хизээ орой гэж байгаа юм бэ? Хөрмөө. Хизээ нэг. За. Найз нь бошоохон шиг усанд ороодох юм. Тэгээ чамд ярих сонин их би. Найз нь ч гэсэн хормоо их гэж байгаа шүү дээ. Юу? Хормоо. Ямар сонин юм бэ? За. Найз нь бошоохон шиг усанд ороодох юм. За. Сайн байна уу? Аав ээжтэй ч уулзсан. Аав ээж өөрөө айлруу явчих юм байна. Тэгвэл чамтай уулзъя. Чи намайг таньж байна уу?
Би чинь хэм бэлээ? Мэдхгүй юм. Чи намайг танихгүй нэ гэж. Бойгон бай. Чи зурга хуулж байхдаа намайг хараад таниав биз? Тийм үү? Танд хүн шиг санагдаад. Би бойгон бай. Үгүй. Тэ сөрөнгийн найз на амилсан чөтгөр болоод эргээд ингэж санаагүй ээ. Та хоёр сайхан амьдрал бодж байна уу? Байна штэ. Би чамайг их хүсдэг. Үгүй. Чи яадаг вэ? Би чамайг Чи яах чи намайг ойргүй. Байна штэ. Яна. Би чамайг гойж штэ. Хөвсгөлийн 7 дугаар ангийн даржин гэрээ утсан дөгөөч. Дахиад өгсөн 7 хар. Ерөнхий жижиг зориг илтгэж байна. Өнөөдөр 21 цагийн орчим 2 дугаар хорооллын 10 дугаар байрны 03 тоодод 2 эхний аим насыг бүрлэг Гэрийн бараа харах завгүй байсан. Одоо эртхэн унтаж амрахгүй юу та? Орнамд. Тэр аюул налуурсныг олохгүйгээр яаж амар тайван байх вэ? Хүү маань бяцхан дулааштай уралдаанд орохоор болсон. Бэлдэх юу зөндөө. Тийм үү? Богонд дөрүүлж хөл зүгээр юмсан та. Харин тийм ээ. Идэх юм байна. Чи түрүүн татгалан минь ганцхан их хоол идсэн шүү дээ. Аргагүй дээ. Юу нэ? Ямар хоол идлээ? Чи минь ердөө ямар хоол идснээ ч мэдэхгүй. Бүр солиотой болох юм те. Нэрээд иглээ. Заримдаа хар хоёрт нь зүгэртэл мартчих юм аа. Байна. За. Гантулга яриг гинэ. Байна. Ахмад хан тулах сонсож байна.
Мэдлээ. Би одоохон гарлаа. Яасан? Бас л хүн амны ярих гацгач. Ийм ч ажил байх гэж дээ. Ганаа минь. Ер нь ажлаа солимоор юу? Одоо яа хэлэвтэй. Түмэн олны тосын тулд зүтгэхээс илүү буян төв. Би ч мэдэхгүй өчиг өгөө та. Сүүлийн ижил намайг. Одоо л мөнгөтэй хэрэгтэй байна. Чимбат уул намайг нэг баян залуутай уулзуулна гэсэн юм. Тэрнтэй тохируулж гэхдээ намжим авгааг хагалж дөнгүүлж чивэт хоёр мөнгөтэй болж болох юм шүү. Паспортны хувьд бэлэн болсон. Харин гадаад явах тухайга хинт аав ээжтэй ч гэсэн. Хачимта. Тэр толгойг яаж олдох вэ? Чивэт хоёр нөгөөдөр донгосны худал дээр уулзъя. Агч уулзаж болохгүй. За. Бид хоёр ямар ч үгүй юм бэ? Айсан хүн даргал хөдлөн гихчээр. Бүтээр харил яарч дээ. Гал хүүгээс мэдээ байна. Боогимтай гал хүү уулзах боломж олдохгүй байна гэсэн. Боогимч хүм хаавайганд тун сураг ажиггүй. Өөрийнх нь дорсон таравгыг алах гээд алдчих гэж байгаа юм биш үстэй. Боогим хаануугаа энэ цаг минутанд илрүүлэх хэрэгтэй байна. Боогимч хүм зүсээ яаж хөргсөн мэдэгдэхгүй байгаа болохоор тун олдохгүй байна. Хашир чан юм да. Сарангийн жирээс очихгүй юм шүү. Бай. Ахмад хаан тулгар сонсч байна. За. Одоо юу? Маргааш хөвлөд авсан хэрэгөө. За. Бид нар одоо тэгээд намжим гэж ажиллаж наригдах юм байна. Гал хүүгс мөнгө авч юу? Авсан байна. Дорч та харуул хамгаалах байх. Мэдлээ. Гал хүү айлд очоод тодорхой аягийн дамжуулна гэсэн байна. Ямар ч гэсэн бидний өөрхөн дарлаа. Гал хүүгийн найз Чимбат нь хамт гинүү? Мэдэхгүй. Оо, ороо. Сайн байна та? Сайн байна. Хоолчрлаа. Оошко. Манай ихнэр халамжтай өгөөд. Чи өөрөө хоолцоо авчир тушаасан бидтэй. Нэрээ тэглөө. Уг гэлээч гэсэнтэй. Тушаал биелүүлдэг ихнэрийг аль итгэх үү? Хоол. Үгүй би хоол идсэн. Та өөрөө ид. За, юу ч нэрлэхгүй юм бтэ. Нөгөө Бээжинд идсэн хоол хിവэрэ байна гэдэг шиг болох юм шиг. За. Ахоо. Ороо. Нөхрөө хамтад. Таны хурандаа дуудчих. Мэдлээ. Явж олно. За. Орно наадханаа нарахч. Дараа идэж. За залуус минь аль хууцгай. Хаяа нэг ингэж нийлэх чинь сэтгэл онгоогоод сайхан байдаг. Манай наяа толиотой авгаа шүү. Оо.
авгаа байхдаа яад. Ямар залууг л татчих чадсан шүү. Үнэн шүү. Ямар залуугийн сэтгэлийг булаах хамгийн сайхан хөөхөн. Ойдгоо. Айло. Миний хамгийн хайртай хөөхөн. Айло, Нашир. Нашир. Нашира. Уучлаарай. Боги. Юун боги вэ? Нэр тийм л дагаад ирдэн. Явж юмаа бэлдээ. Цаг болохоор ах. За та нар явж. Би араас ч ноч. Харин тэгтээ намайг явуулж чаа. Тэгнэ. Айдэнлээ. Бай. Сонсч байна. Яадаг нэ? Дүүл байна. Эднэс хож байна. Боги минь дүлдсэн. Бусд нь бүгд гарцгаалаа. Орцны үдэн тасчаа. Бэтлээ. Хөөе, хайлт тэр өрөөнд орох. Жаахан хүлээ. Арилта. Sorry. Эднэс яваг. Арилта. Ословшо. Натаа. За. Би танд талчиг их хүсчихсэн шүү дээ. Болгоо. За кишалшаад гэв. Өвчтөө. За, бас. За, эдгээр явлаа. За, хош. Натаа аваа яваа. За, бас. Басаа. Жимбо тохтоштой натаа аваад яв. Яшимдэ.
гал эрдэнэ байна. Дуусгасагч нь болсон. Бичвэл Та нар чинь юу болоод байгаа юм бэ? гал эрдэнэ байна. Бэж явах чинь өнгөрлөө дөө. Улаанбаатар трассаас Сингапурын чиглэл даяар 220 доллар эсэлж чичээд нэгэн давхрыг явуулсан тэйхэн дөрнө. Please check out passengers ticket and baggage for flight number OM227 from Ulaanbaatar to Singapore now Kurna. Ulaanbaatar Singaporeын чиглэл даяар 220 доллар эсэлж чичээд бүртгэлийн ажиллагаа дууслаа. Бүр хайртай юм байна. Нөгөө ч авч ирээд үзүүл. Тэгэлгүй яах юм бэ? Яах вэ гэж байна. Би бод. Та нар өмнөхөөс итгэл. Нэг хэргийн цаана гарах чинь та нар баярлах нь үтгэл. Миний сэтгэл хөдлөө онгоох юм байна шүү дээ. Үгүй бид чинь эхний үед юун тийм мэрэгжилтэй болов доо гэж бодогдоод л дараа нь даваагаа давсан цагт зовлонгоо мартчихдаг болстой. Үгүй тийм биз дээ. Баавгаа олсноос оговчлаад нөгөөгөө гэчихэд байдаг үлгэртэй адил юм даа. Манай группыг он гараад 9 хэрэг илрүүллээ. Ёстой өлтий дэмбэрэлтэй юм байна. За, аль урд тултгаа барьчих. За барьчих. За барь. За. Гэхдээ хэрэг дуусах болоогүй шүү. Тэр сарангагч актер шулмыг илрүүлээгүй цагт бидний санаа амарч болохгүй. Тэр өмнө шүү. Саранханаас гисэн бид олон шүү дээ. Та нар одоо ажиллаа ярих гэсэн мар. Яаж маргааш болгож үзэлтэй. За боллоо. Гэхдээ л энэ Богмын хэргийн муу гүнцийг олж таслах хэрэгтэй. Чи ажил ярихгүй гэчихэл ажил яриад унах юм. Боллоо. Ястаа чигнээс боллоо. Бодийн нөхдөд. За юу тултгаа. Яг дуу тэги шин сайхан дуу. Харин тий. Уман олоны хари эш тусанда Çekilsene Üneteye kalabasan Urin kalımıta Dedim ırgın canına Ahandu Adim Zalda Habib Amrada
Баяртай. Арай эртгээ ирээрээ. Өнөөдөр хүү маань бяцхан долларын тэмцээнд орно. Тийм үү? Ээлгүй яах вэ? Харин чи миний өмсөх хувцсыг бэлтгэхэр. За юу. Баяртай.